Running guys за өнөөдрөөс ахуулаад Magnificent 7 хувьцаанууд, технологийн компаниудын хувьцаануудын орлого зарлагын тайлнууд гарч эхэлж байгаа. За ямар компаниасаа ер нь энэ эхэлсэн бэ гэвэл Meta. Өчтөр орой тайлангаа танилцуулсан. За тэгэхээр хэдүүлээ Meta-гийн хувьцааг харах юм бол post market дээр ерөөдөө хөөрхөн өсөлт үзүүлсэн. Таад нь харж байгаа юм бол тийм $718 дээр байгаа. Өчтөр орой 668 дээр close хийсэн. Тэгээд Meta-гийн хувьцааны ханш яасан бэ гэвэл айгүй өөрхөн өссөн байгаа. Тэдүүгээр гэх юм бол бараг нэг 7.5% өссөн байгаа. Тэгээд Meta-гийн тайлан дотор бас нэг сонирхолтой юм байсан юу юм бэ гэвэл capex. Одоо хэмлэл ханлуу асар их хэмжээний хөрөнгө оолт хийхээр шийдсэн байгаа. Бараг 20 тэрбум доллараараа 26 оныхоо хөрөнгө оолтынхаа төсвөө нэмсэн байгаа. За тэгээ энэс болж бас юу болсон бэ гэх юм бол манай багц дотор байгаа хувьцаанууд нь бас өссөн. За тэгээ Метагийн орлого зарлага ашигтай ажиллагаа ерөөхдөө дажгүй гарсан. Тийм учраас хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол юу хэлж болох юм бэ гэх юм бол бусад компаниудын хувьцаа бас ерөөхдөө сайн гүйцэтгэлтэй гарах магадaltaй. Энээс болж юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ Nasdaq буцаагаад тийм саяхан яг энэ all time high руугаа буцаагаад явчаад шүд фейлдсэн. Та харж байгаа бол 26,000 дээр одоо явж байгаа Nasdaq 100. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо өргөжлүүлээд дэше явах магадaltaй. Хэр хол явах юм бэ гэх юм бол би л өнөх амар хол явахгүй байх гэж бодож байна. Энэ алтны хаан шиг ингээ хараад үзэх юм бол ер нь бол дэлхийд даяар их мөнгөтэй хүмүүс нэг л юм мэдчих шүү байна. Тэгээ нэг л юм болж ах шүү байна. За Америкчууд юу хийж байна гэх юм бол Дональд Трамп юу хийж байна гэх юм бол Ираныг дахиад бөмбөгдөх гээд байх шиг байна. Иранд барыг дайн зарлах магадлал бол маш өндөртэй. Тэгээд энэс болж ер нь бол хүмүүс нэлээд тогтворгүй сууж байгаа. Энээсээ болж нөгөө алтны хааш ингээд дэшээ пуужинтж байгаа. Та харж байгаа бол Dow Jones дээр нэг жижиг top information харагдаж байгаа. Nasdaq бол жоохон эсэргээрээ S&P 500 харах юм бол саяхан 7,000 хальт гараад тэгээ буцаага доогуур close хийсэн. Гэхдээ ер нь бол ярианы сэдв манай топ хөрөнгө оолт юу хийж байна гэх юм бол алт маань зогсолтгүй дэшээ пуужинтж байна. Та харж байгаа бол өчтөр зүгээр өчтөр нэг 5,200 хувьцаа байсан чинь өнөөдөр өглөө хэдүүлээс сэрсэн чинь 5,500 гараа явцсан байна. Одоогийн байдлаараа $5,100 дээр явж байна. Манай багц дотор UGL байгаа хэдүүлээ бүгдийг нь ерөөсө зараагүй, бүгдийг нь ерөөхдөө зарахгүй бид нар юу их юм бэ гэх юм бол stop loss-а үргэлж баг зэрэг ингээд дээшээ зүүх юм. За тэгээ манай энэ UGL юу хийж байна гэх юм бол саяхан 90 гарцсан байсан. Өчтөр оройны хаалт 85 дээр байгаа. Тэгээ одоо pre-market дээр 89 дээр явж байна. Хэдүүлээ нэлээд жин ихтэй хаана орсон бэ гэх юм бол энэ 58 дээрээ ер нь бол эндээс ороод тэгэл ерөөхдөө нэлээд томоохон шуналтай move хийсэн. Тэгээд манай багцын хамгийн том позиц болцсон байсан. Тэгээд ер нь бол одоогийн байдлаараа тэр хамгийн том позиц 50% ашигтай явж байгаа. Тэгээд та бүгд баяр хүргэе би ч гэсэн өөрөө ингээ гайхаас сууж ийн юунасаа болж ингээд байгаа юм бэ. Тэгээд 2000 сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол хэдүүлээ цаг хугацаагаараа ингээд аялаад үзэх юм бол алтан дээр тийм ээ хэдүүлээ 2008-9 оны үеэр бас алтан дээр юу болж исэн бэ гэх юм бол ижилхэн та харж байгаа бол 2007-оос 8 оны үеэр алт яасан бэ гэх юм бол томоохон breakout хийсэн 200 day moving 200 хоногийн moving average-ээс 58%-аар өссөн. Тэрний дараа ерөөхдөө нэг томоохон correction орж ирээд хэдүүлээ бас correction-ыг харцгаая. Correction бол тэг 35% уналт үзүүлээд тэрний дараа 2009 оноос хойш яасан бэ гэх юм бол буцаагаад зогсолтгүй өсөө явсан хаалтл явсан бэ гэх юм бол 1800 хүртэл явсан хэдүүлээ харцгаая. Бас л тэ 170% өсөлт үзүүлсэн да. Тэгээд ингээд хараад үзэх юм бол бид нар одоо хаана явж байгаа юм бэ гэх юм бол нөгөө цаг хугацаагаараа зүүрлэл аваад үзэх юм бол хэдүүлээ энэ 2007-оос 8 оны үеэр байна уу эсвэл энэ 2009-оос 11 оны хооронд байна уу үгүй юу гэх юм бол ер нь бол энтэй нэлээд төстэй байгаа. За тэгээ энэ үеэр юу болсон бэ гэх юм бол томоохон санхүүгийн reset хийсэн гэх юм уу тэ та санаж байгаах нь 2008-9 оны үеэр Great Financial Crisis тэ дэлхийн санхүүгийн хямрал болоод овон олон банкуд арилжааны банкуд хөрөнгө оолтын банкуд хөрөнгө оолтын сангууд бүгдээрээ ингээд дампуураад
ерөөхдөө байхгүй болсон. Энэний дараа юу болсон бэ гэх юм бол European Sovereign Debt Crisis, Европын орнууд ерөөхдөө үр мөрийн асуудалд ороод, Грек, Португал, Ирланд гэх мэтчлэн томоохон асуудал орсныхаа дараа тэгээд алт энээс болж ерөөхдөө Грек дампуурах гэдэг, Португал дампуурах гэдэг. Тэрнээс хойш ерөөхдөө бараг нэг жил хагас sideways consolidation яваад тэгээд юу болсон бэ гэх юм бол энэ 2015 онд Евролтой хүрээд буцаагаад 1050 руу унсныхаа дараа маш урт хугацааны sideways consolidation яваад ковидын үеэр жоохон буцаагаад өсөөд тэгээд өнөөдөртөө хэдүүлээ ирж гин. Тэгээ энэ чартыг хараад үзэх юм бол тэг солиотой. Тэгээ 2023 оны үеэр ер нь бол энэ basing bottom-оос хэдүүлээ оргил цикл руу хараад үзэх юм бол 245% өссөн байгаа. Энэ бол супер. Тэгээ хэдүүлээ ер нь бол энэ том тогоон дотор нэлээд их өрөм тогтоож авч чадсан. Тэгээд өшөө жоохон өсөх магадлал бол байгаа. Хаавар явах магадaltaй юм бэ гэх юм бол зөвхөн техник талаас нь харах юм бол энэ 5800 зарим хүмүүс юу хэлж байна гэх юм бол бүр энэ 7000 руу явсан ч потенциалтай. Тийм учраас хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол одоо ерөөдөө алтын позиц багасхгүйгаараа зүгээр стоп лоссоо дэвшүүлэл явж байгаа гэсэн үг. Тэгээд энэ стратеги хэдүүлээ ерөөдөө өргөжлүүлээ байрна. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Мөнгөн дээр арай жоохон өөр. За, тэгээ энийг хараад үзэх юм бол бас яг адилхан Fibonacci-гийн 0.6 дээр төр зогссон. Тэрний дараа нэгийг зүгээр ингээд хаяа явцсан. Одоо 1.6 руу явах потенциал байгаа. Тэр нь хаана юм бэ гэх юм бол $126. Зарим хүмүүс бас юу ярьж байна гэх юм бол одоо бүр хүн болон одоо алт мөнгөний тухай яриад эхлэх юм бол 160 руу явсан ч потенциалтай. Тийм учраас бид нараас жоохон AGQ позиц үлдээж байгаа. Окей? Ерөнхийдөө тактик бол тийм. Энэ пуужингаас хэдүүлээ буухгүй. Энэ пууж нь биднийг буулгах ёстой. Stop loss-а. Тэгээ өнөөдөр хэдүүлээ бас юу их юм бэ гэх юм бол stop loss-а жоохон дэвшлүүлнэ шүү. За, VIX маань ерөнхийдөө 50 байна. Гэхдээ энэ маш хурдан өөрчлөгдөх магадaltaй. Дональд Трамп ерөөхдөө Ираны бөмбөгдөөд эхлэх юм бол ер нь бол энэ алт маань 5800 руу явах бүрэн боломжтой. Тийм учраас та бас UGL-ийнхаа позиц харж байгаарай. Бид нар ер нь одоо өдөр болгон юу их юм бэ гэх юм stop loss-а ааж маажмараа ингээд дэвшлүүлэх ажилтай. Өөр сүртэй нэг ажлууд байхгүй. Дэлхий даяар юу харж байна гэх юм бол хэмэл ойхойг харж байна, технологийн компаниудыг харж байна. Тэгэхээр энэ үнэт металлуудыг харж байгаа. За, Tesla өчтөр бас дахиад энэ uptrend support-ыг бараг retest хийхээр болсон. Өчтөрийн хаалт 430 тэгээд pre-market дээр 443 дээр явж байгаа. Model S, Model X ерөөдөө үйлдвэрлэх болж байгаа Tesla компани. Тэр Model X, Model S үйлдвэрлэлийн шугамаа юунд ашиглах гэж байгаа юм бэ гэх юм бол Optimus robot зориулаад ашиглах гэж байгаа. Тэгээд энэ дээр би бас нэг Optimus-ийн ханган нийлүүлэлтийн компанийг судалж байгаа. Тийшээ удахгүй хэдүүлээ хөрөнгө олт хийж магадгүй. Маргааш нөгөөдөр судалгаа нэрээ дуусах байгаа. Oscar Health дээр шинэ мэдээлэл байхгүй. GHRS дээр бас яг адилхан. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол өнөөдөр алт бараг $200 өссөн ч Mega Metals дээр нэг томоохон хөрөнгө оологч ерөөхдөө нэлийн өндөр хувиа зарсан. За. Тэгээ ингээ хараад үзэх юм бол ер нь бол өмнөх channel-ийнхаа bottom дээр ирсэн байгаа 50-day moving average ерөөхдөө цөмлөөд авсан. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол Mega Metals саяхан бас мөнгө урсгалт санхүүгийнхаа тайлангаа танилцуулсан. Ерөөхдөө айгуу дэжгүй явж байгаа. Тийм учраас энэ баг нэг buying opportunity байж магадгүй хэдүүлээ өнөө маргаашиг харцгаая. Өшөө жоохон доошо буугаад ирэх юм бол магадгүй энэ 20 21 цент руу буугаад ирэх юм бол хэдүүлээ Mega Metals-ыг нэмж явна. За тэгээ Австралийн хөрөнгөний биржээс сонирхолтой өнөөдөр өчигдөр алтны ханшуул тэнгэр рүү пуужиндж байх үедээ ерөөхдөө энэ Matsa Mega Metals ерөөсөө хөдлөөгүй Westwoods бас яг адилхан хөдлөөгүй. Тэгээд хүмүүс юу харж байна гэх юм бол энэ
алтны хөдөлгөөн бол тогтворгүй худлаа болно. За тэгээ энэс гаралтай бидний дараагийн хөрөнгө олтууд нь ерөөхдөө тодорхой болж байгаа гэсэн үг. Тэр нь юу юм бэ гэх юм бол одоо алтны ханш, мөнгөний ханш хизээ нэг цагт навс уннаа. Гэхдээ $5,000-аас буцаад $2,000, $3,000 руу унахгүй баха. Магадгүй 3,500, магадгүй 4,000 руу унах магадлалтай. Тухайн үедээ бас юу болох юм бэ гэх юм бол алтны уурхайн компаниуд бас дагаад унчна. Гэхдээ ер нь бол энэ Америкийн засгийн газрын бонд ерөөхдөө дэлхийн санхүүгийн зах зээл дээр функц хангахгүй байж эхэлнэ. Тэ Хятадууд, BRICS-ийн орнууд ерөөхдөө Америкийн засгийн газрын бондыг худалдаж авах болж байгаа. Тэгээд юу худалдаж аваад эхлэх юм бэ гэх юм бол дэлхийн одоо валютын нөөц юу болох юм бэ гэх юм бол энэ алт болно. За. Тэгээд ганц нэг эрсдэл байгаа тэр нь юу юм бэ гэх юм бол алтыг иргэн одоо жирийн иргэн компани ерөөхдөө худалдаа авах ирэхгүй болгоч магадгүй. Ард иргэдийн алтыг хурааж магадгүй. Одоо өнөд идэл юм уу бүгж эмэг зүйлт тиймэрхүү биш. Ер нь бол зоос тий ийм томоохон gold bar хураагаад авчдаг юм. Европ тэгжсэн, Америкчууд олон дахин тэгжсэн. Тэгээд дайн болоод эхлээд тэгээд олон улсын маргаан болоод эхлэхээр яадаг юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээлийг хаачдаг, хөрөнгөний урсгалыг царцаачдаг. Тэгээд энэ хаанаас эхлэх магадaltaй юм бэ гэх юм бол номер 1 Их Британи буюу Европоос эхэлж магадгүй. Тэгээд тэрийг бас хөрөнгө оруулагч нар урьдчилаад харж байгаа болохоор маш олон хүмүүс Их Британиас зугтаж байгаа, Германаас зугтаж байгаа, Францаас зугтаж байгаа. Ерөнхийдөө Европоос маш олон хүмүүс мөнгөө хураагаад авч байгаа. За. Тэгээд энэ алтны ханш унсныхын дараа хэдүүлээ яах магадaltaй юм бэ гэвэл уурхаанууд навс унана. Тэгээд юу их юм бэ гэх юм бол унтсан уурхаануудыг буцаагаад түгээд авчин. Яагаад вэ гэх юм бол тэр уурхаанууд буцаагаад алтаа $2,000-оор $2,500-аар зарахгүй $3,000 магадгүй $4,000-аар зарна. Тэгээд Монголд бас гой боломжууд байгаа. Жишээлбэл Erdenet Resource байна, Mongolian Mining Corporation байна. 975 гэх мэт шин компаниуд бас ерөөхдөө боломж гарч ирэх байх. Тэгээд тухайн үедээ хэдүүлээ ерөөхдөө тий эрсдэлтэй гэхдээ айгүй өндөр өгөөжтэй хөрөнгө олтууд хийх боломжтой тийм бүрэн боломж гарах хаа. За тэгээд манай online mining буцаагаад өсөд өгж гин. Манай багц дотор бас байгаа. Ерөөхдөө дайжгүй EQR солиотой таад ингэ харж байгаа юм бол манай EQR бараг 250% өгөөж өгж байгаа. Тэгээ удахгүй энэ компани дахиад жоохон хувийн зарна. Гэхдээ энэ зарсан ч буцаагаа даблдаад, зарсан ч дахиад даблдаад ерөөхдөө сайлын үнэ болж гин. Тэгээ эндээ би ерөөхдөө маш их баяртай байгаа. За, нефтийг хараад үзэх юм бол 50-day moving average-ийг цөмлөөд авцсан хэдхэн хоногийн өмнө. Тэгээ буцаа retract хийгээд тэгээд 200-day moving average-ийг ингээд цөмлөөд авцсан. Хэдүүлээ энэ Fibonacci trend-ийг хараад үзэх юм бол одоо ерөөхдөө Fibonacci full move дээр ирсэн байгаа. Тэгээд энэ Trump Ираныг бөмбөгдөөд эхлэх юм бол энэ бүр дээшээ явах потенциал бол байгаа. Гэхдээ Trump энэ дээр маш болгоомжтой байх хэвээр. Зарим хүмүүс бас юу хэлж байна гэх юм бол удахгүй Хятадууд Тайваныг авч магадгүй. Тийм учраас янз бүрийн генералуудаа сая баривчилсан, алга болгосон гэх мэт шин. Гэхдээ би тэрэнд нэг сүртэй итгэхгүй байна. Тайваныг авна гэдэг чинь дэлхийн эдийн засаг зүгээр байхгүй болно гэсэн үг. Яагаад гэх юм бол тэр хэмэл байхаан тэр чип, тэр CPU, тэр data center, тэр дараагийн технологийн дэд бүтцийг зүгээр таг зогсон гэсэн үг. За тэгээд юу болох юм бэ гэх юм бол хэдийн эдийн засаг навсун, дэлхийн эдийн засаг навсун. Тэгээд эдийн засаг навсунаад ирэхээр ард иргэдүүд бухимдаад эхэлнэ. Ард иргэдүүд бухимдаад ирэх юм бол өндөр алтан тушаалтууд, улс төрчнөр бас бухимдаад эхэлнэ. Тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол Ши Жинпинг бүр жигнэсээ хөөгдөж магадгүй. Сая төрийн эргэлт болохоо шахсан Хятад дотор тэгээд эдийн засаг бүр навсунчих юм бол Шигийн хувьд бол Ши даргын хувьд бол бас айгүй хэцүү болох магадлал бол байгаа. За өмнө 300 хэдэн доллар дээр энэ хувь цааг нэмсэн Micron тэгээд ингээ өсөөл явж байна. Би ерөөхдөө энд айгүй баяртай байгаа. Манай Nvidia бас манай багц дотор баг зэрэг байгаа. Буцаагаад өсөд эхэллээ. $190 дээр ирсэн. Core mining энэ дээр хэдүүлээ жоохон төвчээртэй байх хэвээр энэ cup and handle гараад ирсэн байсан. Тэгээд хэдүүлээ зүгээр хүлээ. Магадгүй энэ Fibonacci 1 extension руу явах магадaltaй. Тэгээд өчигдөр манай багц дотор ямар хөвцөө шинээр нэмэгдсэн бэ гэх юм бол Wix маш өндөр ашигтай технологи софтвер компани. Wix-ээр дамжуулаад та юу их боломжтой юм бэ гэх юм бол өөрийнхөө вебсайт огсрох боломжтой. Мөнгө урсгал нь маш сайн. RSI нь ерөөхдөө дэжгүй харагдаж байна.
одоо 50-day moving average дээр ирсэн байгаа. Энийг цөмлж чадах юм бол дараагийн target юу юм бэ гэх юм бол энэ 200-day moving average. За тэгээ энэ компанид яагаад орсон бэ гэх юм бол мөнгө урсгалаараа нэмэх ашигтай мөнгө хэвлэж байгаа. Хувьцааны ханш нь унж байгаа. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол саяхан туудсан компани туудс юу шийдсэн бэ гэх юм бол 2 тэрбум доллараараа өөрийнхөө хувьцаагаа эргүүлэн авах тушаал гаргацсан. Тэгээд энэ компани өөрийнхөө мөнгөөрөө өөрийнхөө хувьцаагаа эргүүлэн авч байгаа болохоор итгэлтэй байгаа гэсэн үг. Тэгээд шинжилгээ, үнэлгээ гэх мэт чинь бүгдийг хийсэн байгаа. Тэгээд энэ Wix гэдэг компани дээр тийм 5 тэрбум долларын үнэлгээ дэндүү бага байгаа. Тийм учраас ийшээ хэдүүлээ нэмж орохоор болсон. За манай багц дотроос энэ компаниг нэмсэн байгаа. Ер нь бол disaster болж байгаа. Хэдүүлээ хизээ нэмсэн бэ гэх юм бол 4.5 дээр нэмсэн. Одоо pre-market дээр бүр унтсан байгаа. $3 руу унтсан байгаа. Тэгээд энэ яасан бэ гэх юм бол энэ компани менежмент гүйцэтгэх захирлууд ерөөхдөө хамгийн бүтэхгүй тэнэг аргаараа мөнгө босгосон. За юу болсон бэ гэх юм бол та харж байгаа бол зах зээлийн үнэлгээ $180 сая. Энэ удаа өшөө доошоо бууна. Яасан бэ гэх юм бол энэ саяхан хувьцааны ханш нь $4 4.6 дээр байсан. Хувьцааны ханш нь бараг $200 сая руу ингээ гараа явцсан байсан. Тэгээ эдгээр ингээ дахиад $50 сая босгосон. Dilution үүсгэж байгаа. Шинэ хувьцаа гаргаж байгаа. Тэгээ энэ янз бүрийн мэдээллүүдээ хөрөнгө оруулагчид хүрэхдээ бүр хамгийн бүдүүлэг арга сонгосон байгаа. Ер нь бизнес бол дэжгүй потенциал өндөртэй. Тэгээ би одоо яг юун дээр шинжилгээ хийгээ явж байна гэх юм бол гарах уу? Эсвэл нэмж авах уу гэсэн байгаа. Саяны менежментийн үйлдэл харах юм бол үнэн мэдрэмжгүй. Үнэн хувьцаа эзэмшигч нараа хохироосон. Тэгээд юу болох магадл өндөртэй юм бэ гэх юм бол одоо энэ шүүх урал муурал болох магадaltaй. Тийм учраас энэ 7 хоногт хэдүүлээ энэ дээрээ томоохон шийдвэр гаргах нэмж авах юм уу? Эсвэл багцаасаа гарах уу? Яа тэгэл дэндүү өндөр өгөөчтэй явж исэн байж магадгүй. Тэгээд энэ хөрөнгөний зах зээлийн бурхан майдрата гэсэн байж магадгүй. Хэдүүлээ харах ёстой. Би нэг сүртэй паниктмаар байна. Таад нь харж байгаа бол энэ хувьцаа бас олон дахин удаа энүүгээр ингээд явсан. Тренд ерөөхдөө эргүүлсэн байсан 50-day moving average, 200-day moving average-аас ингээд дээгүүр гарчаад ер нь бол сайхан дээш явж исэн. Тэгээ энэ компани мөнгө хэрэггүй байгаа хэрнээ $50 сая хамгийн тэнэг аргаараа босгоод тэгээд энэ PR олон нийтийн харилцаа дээр бүр харамсмаар юм хийсэн. Яа, тиймэрхүү байгаа. За, бусад юм дээрээ сүртэй мэдээлэл байхгүй. Stop loss-уудаа дээшлүүлцгээе. Micron-ыг сайн харцгаая. Тэгээд энэ алт хаа хүртэл явахын хэдүүлээ сайн харъя. Дахиад явъя. Ашигаа ингээ хамгаалъя. Тэгээд энэ алтны ханш ингээ унаад ирэхээр дараагийн хөрөнгө олтын боломж тэглээсээ автоматар үсэ гарчна. Окей. Баяртай guys. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.